За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За 2024 оны статистик тайлан мэдээ хүлээн авах ажлыг бол одоо төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл удирдлага зохицуулалтын нэгдсэн цахим системийн шилжилтийн програмыг ашиглан одоо ингээд тайлан мэдээ авах гэж байна. За энэ тэгээд энэ тайлан мэдээ авах ажилдаа холбогдуулаад ер нь бол цаашид манайхаас одоо энэ төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл удирдлага зохицуулалтын нэгдсэн систем гэж ямар систем хийгдэж байгаа юм бэ? Яагаад одоо энэ шилжилтийн систем дээр одоо мэдээллийг их хариуцлагатай үнэн зөв оруулах шаардлагатай болсон юм бэ гэдэг талаас нь бол бид нар одоо сургалт хийж байна. За энэ сургалт нь утга учир нь бол ерөнхийдөө бол шилжилтийн системээр одоо мэдээлэл оруулсан мэдээлэл маань төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага зохицуулалтын нэгдсэн системийн суур мэдээлэл болж ингэж цаашаа үргэлжилж явах хэрэгтэй юм байнамаа. Тийм учраас энэ утгаар нь одоо энэ төрийн өмчийн удирдлага зохицуулалтын цахим систем буюу SLP системийг бол товч танилцуулъя. Урьдчилан одоо утга учир манайхаас ер нь цаашаад одоо 25 оны 7 сарын 1-ээс эхлээд энэ системийг бол нэвтрүүлж эхлэх гэж байгаа. За наан нь бол хамгийн түрүүнд бол бас туршилтаар өрчилд нэвтрүүлж байгаа ганц хоёр байгууллага яамаг адилгууд байгаа. За тэн дээрээ туршиж үзээд тэгээд 7 сарын 1-ээс эхлээд энэ систем маань ажиллаж эхлэх юм байнамаа. За төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага зохицуулалтын системийн нэг гол зорилго нь бол төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийн мэдээллийн сан үүсгэх, иргэд болон бусад төрийн байгууллагатай мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, одоо мэдээллийг удирдах, хянах, одоо нэгдсэн бүртгэлийг бий болгох ийм үндсэн зорилгын хүрээнд бол хийгдэж байгаа. За хамрах хүрээний хувьд бол бүх төрийн болон орон нутгийн өмчит 7000 орчим хуулийн этгээдийн одоо этгээд байгууллага мөн 21 аймаг нийслэлийн орон нутгийн өмчийн газруудад дэг хамарсан одоо ийм томоохон хэмжээний систем байгаамаа. За дээрэс нь энэ бол мөн энэ системээр дамжуулаад иргэд нээлттэйгээр дуудлага худалдаанд оролцох, актсан барааны дэргүүрээс худалдаа хийх, мөн түрээсийн сонгон шалгаруулалтад оролцох гэх мэт одоо ингээд бусад одоо боломжууд бас давхар нээгдэж өгөх ийм боломжийг бол бүрдүүлж байгаа. За үр дүн бол одоо ер нь бол бид бол энэ системийг бол хийхдээ бол гол зорж байгаа үр дүн бол нэгдүгээр иргэдэд нээлттэй болох мэдээллийг бол системийн хүрээнд хийгдэж байгаа портал веб хуудасаар одоо системийг иргэдэд нээлттэй болгоно. За дээрэс нь гар утасны аппликейшн хийн мөн одоо төрийн өмчийн бүх харилцааг цахимжуулж одоо бичиг цаасаар дамжихгүй бүх юм цахимаар одоо хийдэг ийм боломжийг бүрдүүлэх гэж одоо зорж энэ системийг хэрэгжүүлж байгаа. За систем бол хэрэгжснээр бол иргэд олон нийтэд бол олон нийт мэдээлэлээр хангах үйлчилгээ бол сайжирна, аюулгүй байдал сайжирна, төрийн өмчийн хөрөнгийн мэдээлэл агуулсан нэгдсэн сан бүрдэн, иргэдд үзүүлэх үйлчилгээ бол нээлттэй, ил тод иргэд маань бол одоо төрийн өмчит байгууллагуудын бүх талын мэдээллийг бас манай портал сайтаар дамжуулаад авах боломжтой. Ийм боломжуудыг бүрдүүлнэ. Дээрээс нь төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага зохицуулалтын үйл ажиллагаа сайжрах. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох боломж бас сайжрах. Ингээд ийм давуу талууд бол бий болох юм байнамаа. За бид төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага зохицуулалтын нэгдсэн системийг бол ерөнхийдөө бол ийм зураглалаар бол харж хийж байгаа. За энэ дээр бол төрийн тусгайлсан өмчийн бүртгэлийн систем, орон нутгийн өмчийн бүртгэлийн систем, төрийн нийтийн өмчийн бүртгэлийн систем гэсэн ийм үндсэн 3 дэд системээс бол бүрдэнэ гэж байгаа. За эндээс бол одоо эхний ээлжинд бол цахимжуулж орж ирж байгаа нь бол төрийн тусгайлсан өмчийн бүртгэлийн систем, орон нутгийн өмчийн бүртгэлийн систем гэдэг хоёрыг бол эхэлж хэрэгжүүлж байгаа. За тэгээ төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдсанаар одоо төрийн нийтийн өмчийн бүртгэлийг бас төрийн өмч бүртгэлийг нь хөтлөж явах, энийг цахимжуулах ийм ажлууд хийгдэж эхлэх үед бол төрийн нийтийн өмчийн бүртгэлийн систем гэдгийг бол нэвтрүүлж оруулж ирнэ гэсэн ийм ажлын дараалтаагаар бол хийж байгаа. За энэ систем маань бол ерөнхийдөө бол хүний хөдөлмөрийг хөнгөвчилж одоо Нягтлан бодох бүртгэлийн цахим систем, албан бичгийн цахим систем, архивын систем, одоо бусад цахим веб хуудас зэрэг энэ бүх юмнуудтай одоо ингээд холбогдох боломжийг нь бүрдүүлж байгаа. Дээрээс нь e-Mongolia, e-Balance,
улсын бүртгэл, авто тээврийн бүртгэл, газрын систем, за мөн дахиад бусад одоо авто замын систем гэх мэт одоо бусад системүүдтэй ингэж холбогддог байдлаар бол хийж байгаамаа. За мөн давхар дэд систем нь бол ерөнхийдөө бол төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дэд систем, хяналт шалгалтын дэд систем гэж байна. За төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дэд систем гэдэг нь бол ерөнхийдөө энд бол компани засаглал талын ямиг бас энд захимжуулж оруулж ирэх ийм ажлыг бол хийж байгаа гэсэн үг. За төрийн тусгайлсан өмчийн бүртгэлийн систем гэдэг нь бол төрийн өмчит 1000 гаруй байгууллага байдаг. За энэ байгууллагуудын өмч хөрөнгийн хөдөлгөөнийг бол энэ систем зохицуулаа явна гэсэн үг. Давхар орон нутгийн өмчийн бүртгэлийн систем гэдэг дээр нь бол бүх орон нутгийн өмчит 6000 орчим байгууллага байдаг. За энэ 6000 орчим байгууллагын хөрөнгийн хөдөлгөөнийг бас захимжуулаад ингээ явна гэсэн. Үндсэндээ бол нэг цогц системээр одоо нэгдсэн удирдлагаар энэ бүх нэг дүрм журм стандартын хүрээнд одоо бүх үйл ажиллагаа явагдах ийм боломжийг бол бүрдүүлж байгаа гэж үзэж байгаа. За системийг бол ерөнхийдөө бол үндэсний дата төв дээр бол бааз сервер захин тоноглол бүх юм бол үндэсний дата төв дээр байрлаж байгаа. За нөөц сервер нь бол орон нутагт байдаг. Одоо үндэсний дата төвийн нөөц сервер дээр ингээд бас нэг сервер байрлуулсан. За ингээд үндсэндээ ийм хоёр серверээр дээр үйл ажиллагаа явуулна. За хэрвээ үндсэн сервер дээр мэдээлэл унахсан тохиолдолд одоо нөөц сервер ажиллаж одоо бас систем хэвээ ажиллах юм боломжийг бас давхар бүрдүүлсэн техникийн шийдлийн хувьд бол ийм шийдэлтэй зохион байгуулж байгаа. За төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл удирдлага зохицуулалтын нэгдсэн системийн бүтцийг бол бид бол одоо ийм байдлаар төсөөлж зурсан. За нэг талдаа бол одоо иргэн хуулийн этгээдүүд, хуулийн этгээд гэдэг нь бол одоо хувийн эмчилгээний аж ахуй нэгж иргэн одоо мэдээлэл авдаг нэг хэсэг байхад нөгөө талд нь бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хяналт тавьдаг. Мөн 2021 аймаг нийслэлийн орон нутгийн өмчийн газрууд бас хяналт тавьдаг. Мөн 7000 орчим одоо фронт офис гэдэг дээр байгаа 7000 орчим байгууллага маань одоо бас мэдээлэл юм шивж оруулдаг. Одоо ийм одоо том системээр ингээд төсөөлж байгаа. За тэгээ энэ систем маань бол дотроо бол өмчийн ашиглалт, бүртгэл ашиглалтын талаар нэг модуль бүхэл бүтэн одоо дэд систем ажиллаж байна. За мөн компани засаглалын талаар нэг бүтэн дэд систем ажиллаж байна. Хяналт шалгалтын талаар бүтэн дэд систем ажиллаж байна. Дээрээс нь хууль эрх зүйн талаар бас бүтэн дэд систем ажиллаж байна гэсэн. Ийм маягаар одоо ингээд дэд системүүдтэй ийм цогц системийг бол төсөөлж байгаа. За төрийн өмчөд 7000 байгууллагын орж ажиллаж байгаа хэсгийг бол бид бол фронт системээ бол фронт офис гэдэг хэсэг дээр нь бол захимжуулж өгсөн байгаа. Бэк офис гэдэг хэсэг дээр нь бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон 21 аймгийн орон нутгийн өмчийн газрууд бол бэк офис гэдэг дээр нь бол ажилланаа. За тэгээ энэ портал гэдэг дээр нь бол иргэдэд одоо нээлттэй болгох мэдээллүүд, дуудлагуудалтаа, түрээсийн сонгон шалгаруулалт, хаагдсан барааны дэлгүүр, бусад одоо нийт нээлттэй болох ёстой бүх мэдээллүүд бол портал гэдэг ингээд үндсэндээ ийм 3 хэсгээс бол бүрдэж байгаа ийм систем ба портал, бэк офис, фронт офис гэдэг ийм 3 хэсгээс бүрдэж байгаа цогц систем байна. За энэ систем нь хур дан гэдэг ийм системүүдээр дамжиж одоо мэдээлэл солилцох ийм боломжийг бүрэн бүрдүүлж байгаа. За мэдээллийг одоо бид нар бол ер нь бол уг системийг бол улсын бүртгэлийн ерөнхий газар, худалдаа авах ажиллагааны газар, авто тээврийн үндэсний төв, сангийн яам, газрын харилцаа, геодет, зураг зүйн газар, байгаль орчны мэдээллийн сан, худаг усалтын систем гэх мэтэр нийтнэг 19 байгууллагын мэдээллийн сантай холбогдно гэсэн ерөнхий зураглал бол гаргасан. За эндээсээ бол шат дараалтайгаар холбоо явна гэсэн юм бодлоготой явж байгаа. За эхний ээлжинд бол улсын бүртгэлийн ерөнхий газар, авто тээврийн үндэсний төв, газрын харилцаа, геодет, зураг зүйн газрын мэдээллийн сан, за сангийн яамны санхүүгийн тайлан, хөрөнгө оруулалтын мэдээлэл, худалдаа авах ажиллагааны мэдээллүүдтэй ингэж холбох ийм ажлыг бол эхний ээлжинд бол 1 номерт бол хийгдэж байгаа. За энэ нь бол 7 сарын 1-ээс эхлээд бол нэвтрээд эхэлнэ. За дараагийнх нь бол үе шаттайгаар холбогдоо явнаа. За газрын харилцаа, геодет, зураг зүйн байгуулалтын систем дээр бол зөвхөн газрын мэдээлэл авахаас гадна төрийн өмчийн үйл хөдлөх хөрөнгийг
одоо газар зүйн системдэр тэмдэглэгээжүүлэх, бүртгэлжүүлэх ийм ажлыг бас энэ системээр одоо шийдвэрлэж хийхээр төлөвлөлөө ажиллаж байна. За портал системийн хувьд бол ер нь бол портал систем гэдэг нь бол одоо иргэдэд нээлттэй байгаа том веб хуудас байгаа портал гэдэг нь гар утасны аппликейшн бас давхар хөгжүүлнэ. За энэ гар утасны аппликейшнаар бол агтлсан барааны дэлгүүр, эд хөрөнгийн дуудлага худалдаа, эд хөрөнгийн түрээс мөн дээрээс нь гар утсан дээрээс хөрөнгийн тооллого гэдэг одоо модуль гэх мэт ийм одоо дэд юмнуудыг бол одоо гар утсан дээрээс хийх боломжийг бүрдүүлж ингэж өгч байгаа. За дараагийнх нь бол за портал систем гэдэг нь ийм веб хуудас байх юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим хуудсын дэргэд одоо төрийн өмчт байгууллагуудад одоо өмчийн салбарын үзүүлж байгаа бүх үйлчилгээг иргэдэд нээлттэй болгож байгаа ийм портал веб хуудас байх юм аа. За энэ хуудасаар дамжуулаад бол одоо төрийн өмчт байгууллагуудын товч мэдээлэл, дээрээс нь одоо байгууллагуудын өмч эзэмшил ашиглалт хадгалт хамгаалтандаа хэр ханддаг талаарх мэдээлэл, за тэгээ үйл хөдлөх хөрөнгийн байршлуудын тухай, газар зүйн систем дээрх байршлын тухай мэдээлэл, дуудлага худалдаа, цахим дэлгүүр, түрээс, агтлсан барааны дэлгүүр гэх мэт одоо ингээд дэд мэдээллүүдтэй ийм одоо веб хуудас бол ажиллаж эхлэх юм аа. Энэ веб хуудсын мэдээлэл нь бол цаанаа тэр back office болон front office дээр хийж байгаа үйлдэлүүдээс одоо энэ веб хуудсын мэдээлэл цаанаа автоматар шинжлэгдээд ингээ явдаг ийм байдлаар зохион байгуулж хийж байгаа учраас энэ портал бол иргэдэд чиглэж байгаа. За энэ портал системийг бол ерөнхийдөө бид бол 2025 оны 9 сарын 1-ээс эхлүүлж одоо иргэд аж ахуй нэгжид одоо энэ үйл ажиллагааг бол нээн гэж үзэж байгаа. Наа нь бол 7 сарын 1-нд бол төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага зохицуулалтын цахим системийг нээгээд 9 сарын 1-ээс эхэлж одоо портал системийг ажилуулахаар ингээд төлөвлөө ажиллаж байна. За портал систем дээр бол дуудлага худалдааны зар гэхэд одоо иймэрхүү байдлаар тэгээд дуудлага худалдаа бол шууд одоо цахим системээр цахимаар явагдана. Ямар нэгэн хүний оролцоо байхгүй цахим систем ялагчаар тодруулна, ялагчтай гэрээ байгуулна. За тэгээд холбогдох одоо мэдээллийг иргэдэд түгээх энэ одоо бүх үйлдэлийг бол цахим систем хийхээр ингэж зохион байгуулж байгаа. За дээрээс нь бас төрийн одоо байгууллагуудаас бусдад түрээсэлж байгаа байр талбай мэдээллүүдийг бас иргэдэд ингэ нээлттэй болно. Эндээс иргэд бол хаана ямар байр талбай түрээслэх боломжтой байна. Сонгон шалгаруулалтын зар, холбогдох мэдээллүүдийг татаж авч үзэж энэ түрээсийн хөрөнгө түрээслэх ажиллагаанд бол оролцох энэ боломжийг бол иргэдэд нээлттэй болгож ил тод байдлыг сайжруулж байгаа юм үйлдэл хийж байна. За төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага зохицуулалтын нэгдсэн системийн back office болон front office гэдэг одоо хоёр системийн одоо нэвтрэх хэсэг нь бол нэг иймэрхүү зураглалтай бол хийгдсэн байна. За энэ дээр бол нэвтрэх нэр гэдэг дээр нь 7000 хуулийн этгээд ч энэ нэвтрэх нэр гэдгээр орно. Мөн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүд болон орон нутгийн өмчийн газрын одоо мэргэжилтнүүд бас энэ нэвтрэх хэсэг гэдгээр орно. За өөрийнхөө нэвтрэх нэр нуу зүгээр оргоод програм бол тэр хүний хандах эрхийн түвшингээр одоо нэвтрэх цонхны байдал бол өөр харагдах ийм байдалтайгаар зохион байгуулагдсан систем байна. За энд бол цонхны нэг жишээ зураглалыг бол оруулж ирж байна. За энд бол баруун талд нь бол үндсэн менюнууд, за тэрний дахиад дэд менюнууд, за тэгээ үндсэн цонхны хэсгүүд бол харагдж байгаа. За энэ систем маань бол ерөнхийдөө төрийн өмчийн харилцааны үйл ажиллагааг цахимжуулж байгаа ийм систем. Өөрөөр хэлбэл одоо А байгууллагын бүртгэгч хэрэгтэй байгалмаа гэдэг хүн хамгийн анх энэ хөрөнгийг данснаас хасагддаг хүсэлтийг оруулж ирээд ирсэн хүсэлт нь тухайн байгууллагын дарга дээр цохогдоод даргаас нь тухайн байгууллагын харьяалах дээд байгууллага буюу яамны мэргэжилтэн дээр цохогдоод тэндээс төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга цэнгэл даргад цохогдоод ингээд доошоогоо хэлтс газар албатын дарга нарт цохогдоод ингээд процесс бол ингээ үе шаттайгаар явагдаад хамгийн сүүлд шийдвэрлэх товчийг дарахад одоо тухайн хөрөнгө данснаас хасагддаг эсвэл бүртгэгддэг ямар нэгэн хөрөнгийн хөдөлгөөн эцэлэгдэж хийгддэг ийм байдлаар одоо энэ цахим системийг хийж байгаа. Тэгээ үүнтэй холбогдуулаад бол одоо энэ шилжилтийн систем гэдэг юм дээр
одоо програм дээр мэдээлэл оруулахдаа нэлээд хариуцлагатай үнэн зөв мэдээлэл оруулахгүй бол дараа нь ингээ хөрөнгийн хөдөлгөөн янз бүрийн хүсэлт мэдээлэл илгээх гэтэл таны одоо мэдээлэл дутуу, дулимг, алдаатай ийм байх юм бол одоо энэ асуудал бол шийдэгдэхгүй төвөгтэй байдал үүснэ. Тийм учраас шилжилтийн систем гэж нэрлэдэг байгаагийн утга учир нь одоо бүх алдаа мадгаа засах, хуучин одоо бүртгэлээ зэгцлэх ийм боломжийг бол шилжилтийн систем бол олгож өгч байгаа. Шилжилтийн системийн талаар дэлгэрэнгүй одоо сургалтыг бол дараагийн хэсэгт нь бол оруулж өгье. За эхний ээлжинд бол одоо энэ шинээр хийгдэж байгаа системийн талаар тавьж танилцуулахад бол ийм байна. За тэгээ хөрөнгөний наснаас хүсэлтэй тухайн байгууллага хэн гэдэг хүн дээр миний асуудал явж байгаа, ямар шатандаа явж байгаа гэдгийг бол энэ програмаараа шууд хянаа явуучих юм боломжийг бүрдүүлсэн ийм систем хийгдэж байгаа юм аа. За энд жишээ нь одоо хөрөнгө агтлах гэдэг процессын одоо use case diagram буюу процессын диаграм байна. За энэ дээр бол одоо жишээ нь бүртгэгч хэрэгтэй хүн ямар үйлдэл хийж байгаа юм. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн нарийн бичиг нь ямар үйлдэл хийх юм. Тухайн байгууллагын дарга ямар үйлдэл хийх юм. За тэгээд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр одоо хэн бичгийг хуваар цогох юм. Хариуцсан мэрэгчлэлт нь хэн юм. Ямар хянагдах юм. Тэр гэсэн одоо энэ бүх мэдээллүүдийг одоо ингээд энэ зургал дээр бол харуулсан байна. Ингээд хуучин бол манай систем дээр бол нэг хүн ороод бүх мэдээлэл шивэд гардаг байсан бол одоо бол маш олон хүний үйлдэлийн үр дүнд одоо тухайн хөрөнгө бүртгэгдэж хөрөнгийн хөдөлгөөн хийгдэх ийм нөхцөл бол үүсэж байгаамаа. Тэгэхээр суур мэдээлэл маань худлаа байх юм бол одоо энэ үйлдэлүүд хийгдэхэд бол төвөгтэй байдал үүсэх учраас одоо энэ шилжилтийн системдээ мэдээлэл үнэн зөв сайн оруулаа гэж энэ хичээлийг одоо тайлбарлаад байгаагийн утга учир байгаа шүү. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. За жишээ нь одоо энд бол хөрөнгө шинээр бүртгэх асуудлыг анхан шатны байгууллага дээр яаж хийгдэх талаар байна. Процессын зураглалыг бол харуулсан байна. За ингээ хэрэглэгчийн дүр болгон дээр нөхцөл шалгагдаад ингэсэн байх юм бол ийшээ орно, ингэсэн байвал энэ шийднэ гэх мэтээр ингээд нөхцлүүдийг шалгаад програм дээр яг энэ болгоноор одоо процесс зурагдаж, цонх зурагдаж ингэж програмчлагдаж байгаа. За энд бол одоо зөвхөн хуулийн этгээд дээрх хөрөнгө бүртгэх процессыг бол зурсан байна. За энэ дээр бол бүртгэгч хэрэгтэй үнэн, өмч хамгаалах байнгын зөвлөлийн нарийн бичигтэй мэдээлэл дамжуулна. Дамжуулсан эрхийг байгууллагын дарга хянаад байгууллагын дарга эрх мэдлийн хуваарьнд шийдэж болно. Эсвэл чааш нь дээд байгууллага руу шилжүүлж болно гэсэн ийм байдлаар бол процессын зураглал бол зурсан байна. За цонхны хувьд бол одоо нэг хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотойгоор бүрдүүлэх материал холбогдох мэдээллийг нь харагддаг цонх нь бол энд харагдаж байна. Жишээ нь одоо энд хөрөнгө дуудлага худалдаагаар худалдах гээд одоо хүсэлтэд явуулж байгаа ийм цонхны зураглал байна. За энэ дээр бол үндсэн одоо тээврийн хэрэгслийн ерөнхий мэдээлэл байж байгаа жишээтэй. За тэгээ эндээс тухайн одоо тооллогын комиссоос ирүүлсэн үндэслэл, нотлох баримтууд тэгээд дээрээс нь өмчийн бүртгэгч хэрэгтэй хүнээс оруулж байгаа нэмэлт материалуудыг оруулаад чааш нь илгээдэг ийм цонхны хэсэг байна. За эндээс тодруулаад харах юм бол одоо энд зураг хавсар гарах гэж байгаа. За ер нь бол бид шилжилтийн систем дээр бүх хөрөнгийн фото зургийг оруул гэдэг шаардлагыг тавьж өгсөн байгаа. 3-аас доошгүй тодорхой фото зураг оруулж өгөө гэдэг. За дараа нь одоо шинэ систем дээр хөрөнгө агтлах үйлдэл хийх үед хуучин зургийг чинь агтлах үеийн зурагтай харьцуулах ийм шаардлага гарч ирнэ. Анх тухайн хөрөнгө ямар зурагтай байсан юм? Одоо агтлагдах үед ямар зурагтай байгаа юм гэдэг ийм мэдээллийг одоо энд харуулж байгаа. За тэгтэл одоо нөгөө хуучин зургийн мэдээлэлээ шилжилтийн систем дээр оруулаагүй цаашаа явуучих юм бол одоо энэ процесс маань хийгдэхгүй болоод танай байгууллагаас хөрөнгө агтлах асуудал бол нэлээд төвөгтэй байдал руу шилжих магадaltaй. Дээрээс нь хөрөнгийн тооллогыг цахимаар хийх гэж байгаа. Гэтэл тооллогын ажил маань төвөгтэй байдалд орно. Мөн агтлсан барааны дэлгүүр, дуудлага худалдаан дээр зар байршуулах энэ төрлийн бүх мэдээллүүд дээр энэ зургийн мэдээллүүд бол одоо чухал шаардлагатай байгаа учраас бүх зургийг бол шилжилтийн систем дээр зайлшгүй зөв, үнэн зөв оруулах хэрэгтэй. За энэ бол зөвхөн нэг нягтлангийн ажил биш шүү. Энэ бол өмч хамгаалах байнгын зөвлөл одоо энийг хариуцаж одоо энэ зурагтай хөрөгтэй болгохыг одоо хариуцаж
одоо хүмүүстэй ажил үүргээ хуваарлаж өгч энэ цахим системд бүх хөрөнгийг зурагжуулах ажлыг бол одоо энэ 1 сарын 1-ээс 4 сарын 20-ны хооронд одоо бүрэн хийж дуусгах ёстой. Тэгэхээр энэ ажлыг бол одоо хийх хэрэгтэй. За энэ ажлуудыг хийсний дараагаар бол хөрөнгийн хөдөлгөөн хийх боломж бол нээгдэнэ шинэ систем дээр. Тэгэхээр одоо энийг хийх хэрэгтэй. За энэ доор нэмэлт материал гэдэг нь одоо бол бүртгэгч хэрэгтэй хүн бол одоо хөрөнгийн үнэлгээний мэдээлэл, за тэгээ байгууллагын дараагаас ямар нэгэн комисс янз бүр болгосон тушаалын мэдээлэл, бусад одоо манай журам дүн заасан зайлшгүй бүрдүүлэх ёстой материалуудыг нэмэлт материалаар бүрдүүлээд холбогдох мэдээлэлээ хавсаргаад ингээд цахимаар хүсэлтэд хэлгэнгүүд энэ өмч хамгаалах байнгын зөвлөл байгууллагын дараагаар дамжаад харьяалах дээд байгууллагаар нь дамжаад манай газарт ирж асуудал чинь шийдэгдсэний дараа эргүүлээд дуудлага худалдаагаа цахим системээр зохион байгуулад ингээд явдаг байдлаар одоо энэ систем дээр орж ирж байгаа маа. Тэгэхээр энийг бол анхаарч одоо шилжилтийн систем дээр л одоо мэдээллийн үнэн зөв оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна. За ер нь бол одоо бид сая бол зөвхөн хөрөнгө данснаас хасах дуудлага худалдааны талын имийг л товчхон жишээ болгож ярьлаа. Ер нь бол одоо хөрөнгө бүртгэх, хөрөнгө актлах, хөрөнгө шилжүүлэх, дахин үнэлэх, хөрөнгө түрээслэх, хөрөнгийн тооллого, за тэгээ өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажлыг бүхэлд нь өмчийн бүртгэл ашиглалт гэдэг хэсэг дээр бол захимжуулж оруулж ирж байгаа. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүн бүр цахим системд нэвтрэх нэрээрээ орж өмч хамгаалах байнгын зөвлөлтөд хуралдаа суугаад ингээд саналаа өгөөд тэр саналыг чинь систем өөрөө үнэлээд дэмжиж байна, дэмжихгүй байна гэдэг эцсийн шийдвэрийг гаргаад ингээд явдаг байдлаар ингээд систем шинээр хийгдэж байгаа учраас одоо орон нутагт одоо байгууллага дээр бол одоо цахим систем нэвтрэх хүмүүсийн тоо бол хуучин бол ганцхан бүртгэгч хэрэгтэй хүн, админ хэрэгтэй хүн хоёр ордог байсан бол одоо 10 гаруй хүний одоо нэвтрэх нэр нэг байгууллага дээр үүсэж байгаа жишээтэй. Ийм байдал бол бүрдэж байгаа. Тэгэхээр нөхцөл байдал үүсэт байна. За тэгэхээр энэ дээр бол одоо шилжилтийн системийг энэ удаа бол маш сайн хариуцлагатай мэдээлэл оруулах юм бол дараагийн энэ цахимжих ажлууд ч юм бол одоо ахицтай та бүхэн саад учрахгүй ийм байдлаар явах юм байнамаа. За тэгээ шилжилтийн системийг одоо тайлбарсан хичээлийг дараагийн хэсэгт тайлбарлаа явнаа. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.